Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. Талархлын тэмдэглэлийн маань 38 дахь цуврал ингээд эхэлж байна. Өнөөдөр би юунд талархаж байна вэ гэхээр эргэн тойронд минь байдаг найз нөхөд гэр бүлийн гишүүдээс эрүүл мэнд зөв амьдралын хэвшил зөв зохистой хоолтыг үлгэрлэн дуурайлж бас нэгийг бодуулж идэг тэр хүмүүстэй талархаж байна. Яагаад вэ гэхээр тэднийг хараад бас тэдний хийж байгаа үйлдэлийг хараад би өөртөө дүгнэлт хийгээд энэ ийм юм байх шүү те. Би хэрвээ үнэхээр эрүүл сайхан амьдрий гэж бодох юм бол дасгалаа байн хийгээд явах хэрэгтэй юм байна шүү. Зөв хооллох хэрэгтэй юм шүү. Хамгийн гол нь би өөрөө те энэ бүгдийг хянаад би өөрөө энэ бүгд зөвхөн надаас хамааралтай гэдгийг бас ухааруулж өгч байгаа. Яагаад вэ гэхээр тэр хүмүүс нүдэн дээр өөрчлөгдөөд ингээд өөрсдийгөө сайжруулад эрүүл чирэг болоод явж байхад тийм бас нөгөө талаасаа бас урам зориг өгч байгаа. Би бас энийг чадах юм шүү. Тэгээд тэр хүмүүстэй бас хамт эрүүл амьдралынх нь хэвшилд хөл нийлүүлэн алхах тийм хүсэл сэтгэл төрж байгаа юм л да. Тэгээд та нар өдрөө болгон хамгийн багадаа 30 минутын дасгал хийж амждаг уу, чаддаг уу? За ямар ч байсан өнөөдөр энэ миний бичлэгийн гол сэдэв байлаа. 50 амьдралыг Монголдо дараа уулзтлаа баяртай.